Праг орон сууцны үн Берлин, Вена, Мадрид зэрэг хотуудынхтай бараг ижил байгаа гэсэн хэдий ч Чех дэх цалин баруун Европын орнуудын цалингийн талд нь ч хүрэхгүй байна. За үүдэл хөрөнгө зуучлалын Remax компаниас гаргасан тайланд 70 м2 орон сууц Праг хотод 9.8 сая крон буюу энэ нь болохоор 403,270 орчим евро байгаа бол Берлинд 978 сая крон буюу 402,500 орчим евро, Венд 9.3 сая крон буюу 383,000 орчим евро байна гэсэн байна. За тэгвэл цалингийг харьцуулаад харцгаая л да. 2025 оны эхний хагас байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ Германд сарын 2,161 евро байсан бол Чехэд 841 евро байсан байна. За Австри улс болохоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж тогтоодог болохоор энэ дээр байхгүй. Энэ тайлан болохоор Евростатаас гаргасан тайлан. Харин дундаж цалингийн авч үзэх юм бол за миний олсон хамгийн сүүлийн үеийн дата болохоор Statistics.com дээр гарсан Европын зарим орнуудын 2024 оны дундаж цалингийн мэдээлэл байсан. За Eurostat дээр болохоор хамгийн сүүлийн мэдээлэл гэхээр 2023 оных л байсан болохоор тэрийг нь бол задлж хараагүй. За энэ Statistics.com дээр гарсан мэдээлэл болохоор ам доллараар бүтэн жилийнхэн цалинг харуулсан байна. За энийг евроор шилжүүлээд 12-т хуваагаад үзэхээр сарын дундаж цалин 2024 оны байдлаар Австрид 5450 орчим евро, Германд 4995 орчим евро, харин Чехэд 2768 орчим евро. За ийм байдалтай байгаа болохоор Чехэд тэр тундаа Прагт амьдардаг хүмүүс ер нь байр худалдаж авах тун хүндрэлтэй байгаа. За Чех улс даяар орон сууцны худалдаалагдах үн өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 17% өссөн бол түрээсийн үн нь 13% өссөн байна гэж Remax-ийн Чех дэх салбарын захирал мэдгдсэн байлээ. За энэс гадна өнгөрсөн зун Чехийн хамгийн том орон сууцны барилгын компани болох Central Group бас нэг сонирхолтой тайлан мэдээг гаргасан байсан. За энэ дээр болохоор Праг болон түүнтэй ойр орших томоохон хотууд буюу Братислав, Мюнхен, Варшав, Берлин, Вен хотуудад иргэдэн ойролцоогоор хэдэн жилийнхаа цалингаар орон сууц авах боломжтой байдаг вэ гэдгийг харуулсан мэдээ. За энэ бас л 70 м2-тай байрны хувьд ч тийм. За тэгээ эндээс харангуут Прагийн оршин суугчид 15.5 жилийнхаа цалингаар 70 м2-тай байр авах боломжтой. За тэгвэл Братислав бас ер нь нэлээд ойролцоо буюу 14.8 жилийн цалингаараа ийм байр авах боломжтой. Тэгсэн чинь Мюнхен ч айгүй Германда бас өртөг өндөртэй бачууд байдаг хот муж гэж тооцогддог шүү дээ, мужид. Тэгсэн чинь Мюнхенд болохоор 11.1 жилийнхаа цалингаар ийм байр авах боломжтой. Варшавт 8.5 жилийн цалингаар, Берлин болон Венд 7.8 жилийн цалингаараа 70 м2 байр авах боломжтой. За тэгвэл Прагийг ингээд ер нь сүүлийн 10 гаруй жилийн хувьд ямар хөө өөрчлөлттэй байна вэ гэдгийг одоо энэ график дээр харуулж байгаа. 10 жилийн өмнө буюу одоо 2014 оны сүүл 2015 онд гэхэд бараг 10 жилийн цалингаараа ийм байр авах боломжтой байсан бол 16 он ингээ хагасаас ингээ лаажмаар өсөж жагаад хамгийн дээд зэгтээ болохоор 2022 оны эхний улиралд хүрсэн байна. 17.3 жилийн цалингаараа байр авах боломжтой болсон байна. За энэ үед юу болсныг та бүхэн санаж байгаа тийм яг Орос Украины дайн 2 сард нь хурцтаж эхэлсэн шүү дээ. Тэгээд яг тэрнээс хойш бол ер нь Чех байрны хомсдол үссэн анзаарагдчихсэн. Яг тэгэхээр Чехч яг хүн амтайгаа харьцуулахад хамгийн их Украинд өргөсөд хүлээж авсан. За тэгээд судлаачид бол шалтгааныг нь яг л ижилхэн тайлбарлаж байгаа юм л да. Ерөөсөө байр хомсдолтой байгаа. Тэгтэл байр авах сонирхолтой хүмүүс нь их байгаа. Өөрөөр хэлбэл эрэлтээ нөхөж гүйцэхүйц тийм нийлүүлэлт байхгүй байгаамаа. Тэгэхээр зарим хүмүүс бас тэгж яриад байгаа. Одоо ингээд нөгөө Орос Украины дайн ер нь дуусах шинжтэй байна. Дуусчих юм бол ингээд Украинд өргөсөд цөөрөөд явандаа ингээд байрны үн буурах магадaltaй гэж яриад байгаа.